Сайн байцгаана уу? Баямхийн Daily Vlog 4 хэлж байна. Өнөөдөр гадаа нэлийн ширүүн бороотой байсан тул байка болоод таксидуудын жимд ирсэн чинь гадаа нэг юм хөөрхөн нохоо ахаар хэсэг эрхлүүлж хагаад загсан копигаа уучаад бэлхэлдээ оров. Өнөөдөр цээжтэй өдөр болохоор үндсэн шахалтаасаа гисэн 15 тоогоор 4 удаа шахаад араас нь налуу шахалтаа мөдөлтөөгоор давтсан. Түүний дараа энэ харагдаж байгаа төхөөрөмж дээр цээжний голоо 25 тоогоор 4 удаа исэн маш гоё тийм хөөлт үж мэдрэгдсэн. Тэгээд цээжний үндсэн шахалтаа гантилтаагаар 30 кг-аар 4 удаа шахачаад хамгийн сүүлийн дасгал болох сух сүнэлтэй 25 тоогоор 4 удаа хийгээд өнөөдрийн бэлтгэл дууссан. Энэ зааланд бас нэг нөхөр бэлтгэл хийжсэн. Тэгээд сонирхоод харсан чинь байлид нэг галын шоу үзүүлдэг нөхөр байлээ. Үзүүлбэрээ бэлтжижсэн. Тэгэл бэлтгэл дуусчаад хувцас солиод сүнхээ аваад өчтрийн хоолоос хичээдсэн 200 г гэрэлцсэн мах, 100 г брокколи, 100 г буйцаа, 100 г төмөстэй идсэн. Идчихэд гарч ирсэн чинь бас нэг нохоо. Пит бүл айгу том нохоо байсан. Тэгээд жоохон айгаад бас хамаагүй ойртойгүй. Гэхдээ миний анзаарснаар эдхийн нохоонууд бас хүмүүдүүдэд хуцаад байдаг баг тэр эзэнтэйгээ адилхан тийм найрсаг нөхдүүд байлээ. Энэ харагдаж байгаа болохоор одоо уургийн донат гэж байгаа. Хүмүүс идээд идэм билээ. Бас гоё амттай юм шиг үлээ. Би маргааш навж идэх төлөвлөгөөтэй байгаа. Ингээд бэлтгэлээ дуусаад гадуургаа жоохон алхсан. Алхаад явжсэн чинь нэг юм уураг зардаг дэлгүүртээ таарсан. Тэгээ ороо сонирхсан чинь айгүй хөрх юмнууд байлээ. Тэгээд энэ баалид ирж байгаа болохоор би чинь байнга тасгал хийгээд саун цугаад хөлсөөх гаргаж байгаа болохоор хамгийн чухал зүйл буюу эрдсэн нөх электролит худалдаж авсан. Худалдаж чинь гоё найрсаг харьцаатай болохоор зөндөө олон юм худалдаж амаар санагддсан байлээ. Тэгээд нөгөө алдарт байкадуудаа өөрийн вилаг зүг хөдөлсөн. Энэ харагдаж байгаа заал болохоор Fox MMA заал юм байлээ. Нилээд олон тулаачд байт юм шиг үлээ. За тэгээд баалагийн төвжирэл бол өстой амар. Байкар л нэг маятайхаа очдог. Ингээд вилладаа ирээд лайв хичээлээ орсон. Өнөөдөр лайв 6 буюу хүл ээжүүд зориулсан сэдвээр хичээлээ орсон. Тэгээд дуусчаад ойрхон дэлгүүр рүү гараад ойр зүрийн хүнс бэлдсэн. Битэрийн бэлдсэн хүнс дууссан болохоор сонирхолж хэлэхэд баалагийн дэлгүүр супермаркетд байгаа бараа бүтээгдэхүүний үн ер нь боломжийн талтай. Жишээ нь энэ дэлгүүр нэлээд сонголт ихтэй үнэтэйдээ ордог гэж байгаа. Бараг л Монголтой адилхан санагдсан. За тэгээд өнөөдрийн блог энэ хүрээд өндөрлж байна. Хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Манайхан тэгээд лайк, шеэр хийгээд комент энтер бичээд дэмжээрэй.